Сайн байцгаана уу? Өнөөдөр бид 731 хэмээх киноны тухай ярих болно. Дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд Японы эзэн хаан дайнд ясагдаж байгаа ухаарч Бёсогийн зэвсэг бүтээх нууц тушаас буузгана. Энэ зорилгоор нэгэн нууц отряд дайны өрнөлийг өөрчлөх арга замыг олохын тулд оцлогдсон хүмүүстээр хүнзэг бос харгис туршилтуудыг хийж эхэлдэг. Бодож явлаа сэтгүүлсэн энэхүү киноны үйл явдал 1945 оны 2 дугаар сард эхэлнэ. Япон улс дайнд ялагдах нь тодорхой болсон бөгөөд зүгээр нэг бууж өгөөд өнгөрөх аргагүй байлаа. Генерал Исси гэгч энэ өдөрлгуудад ус цэвэршүүлэгч төхөөрөмж танилцуулна. Тэрээр түүн рүүгээ шээгээд шууд л цэвэр ундны ус гаргаж авч өөрөө ихтгэлбэгээр ууж үзүүлв. Жинжлэг ухаанс гэдэнд ялт авчирч чадна гэдэгт эзэн хаанаа итгүүлсэн Исси Сакурагийн шөнийн дэлбэлж нэгтээ нууц ажиллагааг эхлүүлсэн. Энэхүү ажиллагааны зорилго нь олон улсын бүх гэрээ хэлцвэрийг зөрчин Бёсогийн зэвсэг бүтээх явдал байв. Исси бөөс болон харах ашиглан таргун тахлын нянг дайсны игнэнд тарааж аимшигт халдварт өвчин үүсгэхээр төлөвлөжээ. Энэ үед Хятадаас шоронгоос зоригтойгоор орохсоор байгаад нэрд гарсан хулгайч Ван Цзиян гэгч Иссигийн нөгөө эзэн хаандаа үзүүлээд байсан ус цэвэршүүлэгчийг айл хэдийн дуурайлгаад хийчихсэн гадаадын худалдаачдад зарахыг оролцсон. Тэр үеэс Хятадууд технологийн гарамга хулгайчд байжээ. Тэрээр мөн л шээж нэг аяг цэвэр ус гаргаж авч хэрхэн ажилтгийг нь бийжлэн харуулдаг. Ван гадаадынхныг энэ технологиг хуулбарлан үйлдвэрлэлээсэ гэж хүссэн хэрэг. Гэвч Японы цэргүүд дэлгүүрт дайран орж ирснээр түүний төлөвлөгөө нурж Ван бусад хүмүүсийн хамт олзлогдсон гар тэргээр шоронсоо ачигдана. Тэгэнтэй хамт генерал Исси Октынхаа хамт явж байсан бөгөөд Октыг нь элевчин хүү Сүн баясгаж байв. Гаш тэрэг Пинфан өртгөнд ирэхэд хүмүүсийг буузгаж хуарн руу туугаад эрэгтэйчүүдийг нь нэг тийш, эмэгтэйчүүдийг нь болон хүүхдүүдийг нь өөр тийш нь салгана. Ваныг бусад хориглолтын хамт усанд оруулахаар халуун усны газар руу дагуулж явна. Усан сангийн хажууд байхдаа тэд чимээ гахыг сонсох ба генет зөвлөлтийн оцлогсод дайран орж ирдэг. Зөвлөлтийн цэргүүд хаалгыг дотроос нь дарж, хувцас тайлж, ус руу үсэн орж хятадуудын дунд нөөхтгийг оролцоно. Аргуудаа тэднийг хооронд нь яаж ялах вүлээ дээ. Гэвч араас нь Имамурагаар ахлуулсан тусгай отрядын дайран орж ирэх бөгөөд эмэгтэй командлагч хамгийн түрүүнд хаалгад дарж байсан босгочийг буудан хөнөн. Орчуулагч сэргэл элэг нэгтнүүдтэй хандан ярих үед Ван ярианд оролцож өөрийгөө хит хитэ хийж мэддэг дарамгаа орчуулагч гэдгийг харуулна. Гэвч хоригдлуудтай хамт генерал Исси өөрөө усанд орж байсан нь тодорхой болсноор тэдний яриад тасалддаг. Усанд орсны дараа хоригдлуудыг өрөөнүүдэд хуваарлана. Ваныг элевчин хүү Сүн болон Гүү гих жистэй нэг өрөөнд оруулав. Гүүгийн жирэмсэн эхнэр Сюсяныг өөр байр руу аваад явсан байлаа. Мөн тэдний өрөөнд ханаар дүүрэн хар загашмаа зорж өөрөө дамжингүүдэг харах тижээсэн Куншан гихч эр хэдийнэ хоригдож байв. Харгалзагчид Ваныг авахар ирэхэд тэрээр зодон үүсгэж усмаар цохиулж ухаан алдлаа. Ван удалгүй хоригдлуудыг тогоор цохиулж тамалбыг өрөөнд цахилгаан самд дээр хүлээтэй байдалтай ухаан ордог. Тэрээр өөрийгөө алдарт Ван Цзян биш зүгээр л түүний нэрийг ашиглаж дүрээсгэж байсан гэж ходжоо хэлэх боловч командлагч Имамурад түүний хэн гэдгийг сонирн биш. Харин олон хэлж мэддэг нь илүү хэрэгтэй байлаа. Имамурад түүнийг кино танхимд дагуулж очоод хуучин орчуулагч сэргээг үдэж буй дүрс бичлэгийг үзүүлнэ. Түүнийг гэр бүлийг нь хамт сонсуулсан тус одоо тэдэнд шинэ орчуулагч хэрэгтэй болсон байв. Өөр сонголтгүйг ойлгосон Ван зөвшөөрнө. Түүнд тусад нь өөрөө гагаж өгöd цэвэрлэгээ хийх болон хоол түгээх ажилд томилно. Ван ажиллаа хийж байхдаа хонгилд болж буй нэгэн баярын ёслолыг олж харна. Имамура зарим хоригдлуудад эгчдүүдтэй болсныг нь ингэж зарждаг байсан бөгөөд чөлөөлөгдсөн хүмүүс ёслолын хамт шоронгийн хаалга руу явцгаана. Шоронгийн хамгаалалтын албанд залуу сайн дурахны бүжгэн байдаг бөгөөд тэд сүрлээр ороосон амьд хүмүүстээр жадлах ажиллагаа хийдэг байв. Тэр бүжгэмд Исикава Ичизава нар байлаа. Нэгэн жагсаалын үеэр офицер шоронгийн алимыг эдэж босхгүй. Учир нь тэдгээр алим бактериор халдварлагдсан гэдгийг анхааруулна. Ван ээлж цэвэрлэгээнийхээ үеэр цэргүүд болон эмчнэр хоригдлуудын өрөө рүү орж байгааг харна. Тэд хоригдлуудаас цусны шинжилгээ авч оронд нь өнөөх халдвартай алимаа өгч энэ бүхнийг камерт бичиж авч байв. Лабораторийн таазанд байх хуруу шилнүүд нь маш олон бөгөөд бүгдийг нь дугаарлсан байлаа. Ван давуу байдлаа ашиглан Имамурагаас өөрийг нь бусад хоригдлуудын хамт сонсохыг буйдаг. Имамурач түүнийг орос хүн осмогт солсон гэж амсна. Төд удахгүй Ван нэг ажилтны хаалга хаахаа мартсан албаг ашиглан орох хориотой өрөө рүү сэмхэн орно. Тэндээс тэрээр хоригдлууд сонсогдож баярлаж буй мэтэр жүжиглэн бичлэг хийдэг хуурамч тайз декорациудыг олж хардаг. Харин Ясикаваг дүрс бичлэг асаах үед анзааралгүй нуугдсан Ван өмнөх орчуулагч сэргээ болон түүний гэр бүлд яг үнэндээ юу тохиолдсыг дэлгэцээс харж шоконд орно. Тэднийг суссаагүй харин хортхийн өрөөнд төвжиж аимшигтайгаар хөрөөсөн байлаа.
5 дугаар сарын сүүлээр генерал Исси Японы арми ухарч ялагдаж байгааг олж мэднэ. Энэ байдлаас бол Сакурагийн шөнийн дэлбэлэлт ажиллагааг яарвчлах шаардлагатай болсон. Япончууд тахлаар халдварсан хоригдлуудыг ашиглан бөөс босон хулсонд өвчин эхлээд халдааж байв. Мэрэгчдийг хайцаглан цааш халдвар тарахаар бэлтгэн. Ингэхдээ тэд үр дүнтэй юм вакцин гаргаж авахыг зорж байв. Учир нь Япон улс дайснаа устгахаас гадна өөрсдийн ард түмнээ аюулгүй байлгах хэрэгтэй байлаа. Ваны толгойд шуудаа өвгөлж зүг чигийг нь алдагдуулахын тулд доор нь хэд эргэлдүүлээд гац руу дагуулж явна. Шинэ хоригдлууд буюу шинээр туршилтанд орох хүмүүс шоронд ирсэн бөгөөд Ван тэдэнд юу хийхийг нь орцуулж өгөх үүрэгтэй байв. Гэхдээ Ван сүхэтэй хүн тул гац руу явах замыг дотроо цээжлээд амждаг. Хожим тэр санамсгүй мэд дүр хэсэг нь цахилгаан шатанд төвзөгдөж доош буулаа. Гэвч хэсэг эрдэмтдтэй таарч буцаж дээшээ хахаас өөр аргагүй болно. Дээд давхар түүнийг ууртай Имамура хошуугоо онжуулан хүлээж байв. Тэр Ваныг лаборатори руу дагуулж аваад хоригдлуудад ямар аимшигтай туршилт хийж байгааг харуулсан. Хүний биеийн тесвэрлэх хязгаарыг мэдхийн тулд арьсыг нь амьдаар нь хуусгах, мөчүүдийг нь хөлдөх зэрэг зөргсөсөн туршилтуудыг хийж тэр бүхнээ нарийн баримтжуулж байлаа. Имамура хэрв үгэнд орохгүй бол цэвэрлэгчээс шууд туршилтын туусаа боосон шүү гэдгийг хатуу сануулсан. Хоригдлуудыг гадаас ахиглуулахар гарах үед нэгэн Орос охин алдарт агуу их орон минь бос гэдэг дуу дуусна. Өргөс тор даваад унсан бөмбөг рүү харгалзагчид буутахад бүх хоригдлууд айн газарт сууна. Энэ үед Ванаас унсан Библи судрыг харсан Куншан түүнд цогц шатах зуухаар дамжин оргох төлөвлөгөөгөө ярьдаг. Харгалзагчид амьд хүмүүсийг л манахаас биш өгсөн хүмүүсийг тоодгүйг тэр анзаарчээ. Түлхүүр хулгайлахын тулд Ван орон унтах цагаар өрөөндөө ганцаараа чангаар хөхөрч эхэлнэ. Түүний энийх чимээнээр Ичисава ирэх ба номыг нь хараад буусааж авдаг. Гэвч номын хуудснууд дээр нууц мессеж байлаа. Хэрв хуудсуудыг хурдан эргүүлбэл зурагдсан хар загалмаанууд нийлж шоронгийн газрын зураг болдог байв. Гэхдээ Ичисава энэ тухайн хүнд чилж амжихгүй. Учир нь Ван түүнийг зодож хөнөөгөөд төлхүүрийг нь авна. Үгшин сэргийн хувцсыг өмсөд Ван цогцыг нь тэрэгэн дээр тавин цогцос шатах зуух руу аваачив. Тэнд маш олон цогц байлаа. Гарц хайн эргэн тойрноо хайж байхдаа тэр цогцнууд донд амьд үлдсэн нэгэн хүнтэй таарна. Тэр хүн Ванд ганцаараа оргуул шууд бууд усна. Харин бөөнөрөө дайруулж хэн нэгэнд нь амьд үлдэх боломж гарна гэж зөвлөдөг. Ван өрөөндөө буцаж ирээд хулгайлсан Ичизавагийн хувцсыг хэдэн хэсэг урж жорлон руу хийж уурсгана. Харгалзагч алга улсыг мэдсэн Япончууд дохиозож дугааргана. Куншан бяцхан сүн хүүг аимшигт тамслаас аврахын тулд дэрээр бүтээж алахыг оролцсон боловч амжихгүй. Харгалзагчид хоригдлуудыг хан дагуулсан жигсаана. Куншаныг дугаараар нь дуутахад тэр өөрийг нь нэрээр нь дуутахыг шаардсан тул Имамура бусдад сургамж болгож түүнийг сэлмээр сүлбэж хөнөөнө. Ван газрын зураг зурж өгсөн ирийн цогцыг хэрхэн чирж явахыг харах бөгөөд дараа нь түүний цусыг угааж цэвэрлэх хүндхэн ажилттай үлдээв. Куншаны үхлийн дараа Ван оргох төлөвлөгөөгөө боловсруулж эхэлдэг. Тэрээр Японы баярын өдөр буюу 7 дугаар сарын 2-нд орохоор шийднэ. Учир нь цэргүүд баярлаад согтуу харгалзагчдын хажуугаар өнгөрөх илүү хялбар байх болно. Одоо зөвхөн өнөөдөр хэдний өдөр болохыг мэдэж бэлтгэлээ хангах явдлаа. Имамура Ванг үр ургамлын агуулгыг цэвэрлүүлэхээр явуулдаг. Тэнд Японы офицеруудын хүүхдүүд хичээлдэг байв. Энэ хооронд хоригдлууд Куншаны тэжээвэр харахаар дамжуулсан бибидэд зурвас илгээж, хоос түгээгт залуу боз ардын баатар Ван Зян мөн бөгөөд оргоолт зохион байгуулах гэж байгааг мэдээлж амжина. Ванч мөн жирэмсэн Сюсян болон түүний нөхөр Гу хоёрын хооронд алим дээр хийсэн зурвас зөөж байв. Нэг өдөр эрдэмтэд Сюсяны өрөөнд хардур хэрхэн тарахыг шалгахын тулд тахлаар өвчсөн хүнийг оруулж байгааг Ван харчихдаг. Өвчтөй хүнд туслахын тулд Сюсян Ванаас уламжлалт ангах ухааны аргаар эм хийхэд шаардлагатай орцуудыг олж ирэхийг гуйлаа. Ван хулгайлсан түлхүүрээрээ агуулах руу орж хэрэгтэй эмийн ургамлуудаас гадна хулгайн сумнаас дарь гарган авч амжина. Сюсян эмийн ургамлуудаараа хавдар орсон хүмүүст эм хийж өгсөн ба Япончууд түүнийг нууцаар ажиглаж байгааг огт мэдээгүй юм. Генерал Исси хятадын ардын уламжлалт ангах ухаан Японы дэвшлэгэд эрдэмтдээс илүү үр дүнтэй байгаад ихэд ундууцсан. Ван он сар өдрийг нарийн мэдэж авсны дараа баяраас 3 хоногийн өмнө хүн бүрийг аварна гэж найдан оргоцтын бэлтгэлээ баазаж эхэлнэ. Гэтэл Имамура түүний толгойд шуудаа углаж гадаа дагуулж гарна. Тэнд генерал Исси эм хийснийхэн шийтгэл болгож хоригдлуудын дунд олс таталтын тэмцээн зохион байгуулж байв. Ялагдсан хүмүүсийг сулшин гэснэ нь үнэндээ шууд туршилтын туушаа болгоно гэсэн үг байлаа. Элевчин хүү сүн
гуутар таарсан бөгөөд нас бие гүйцэн ир хүүг аманхан дээж байлаа. Гэвч яг сүүлийн мөчөд хүүг аврахын тулд өөрөө бууж өгöd Коншаны хузгаалсан өрөөний түлхүүр хузганы нүхэнд нуугдсан байгааг хэлж амждаг. Оргож бас 1 хоногийн өмнө Япончууд хүмүүсийг хузгантай өрөөнд түгжин хузганд хазуулах замаар хэрхэн халдвар авч байгааг туршина. Үүний дараа эрдэмтэд генерал Исид дайснуудад халдварлах боловч эсрэг эм уусан Япончуудад аюулгүй төгс вирусыг гаргаж авснаа илтгэдэг. Одоо ганцхан зүйл дутуу байгаа нь уг вирусыг дэлхийд даяар тараахын тулд агаарын бөмбөлгөөс цацах зориулттай бомбог хийх явдал байв. 7 сарын 2-ны өдөр Японы цэргүүд баярлахаар явж дараа Ваны орголт эхэлнэ. Тэрээр нэг харгалзагчийг боож унгаагаад, хоёр дахьыг нь зодож хөнөөгөөд, гурав дахьыг нь шатнаас түлхэж унгаав. Замаа цэвэрсний дараа Ван сүн хүүтэй нийлж бүх өрөөний хаалгыг онгоолгоно. Өрөөнөөсөө гарсан хоригдлууд үлдсэн харгалзагчдыг арчиж hayдаг. Эрэгчүүд тэмүүсэн тэдний хүслийг усан буугаар шүршээд зогсоож дээлсэнгүй. Цахилгаан шатаар доош буусны дараа Ван хүмүүсийг дагуулсан гац руу явах боловч хэсэг хугацаанд хаашаа явахаа мартаж хоёр хуваагдахаар шийднэ. Сунь хүү хүмүүсийг дагуулсан баруун тийш явхад Ван Сюсян хоёр зүүн тийш явна. Замдаа тэд баярын өдөрч аимшигт туршилт хийсээр байгаа саботурын хажуугаар өнгөрнө. Даралтын камерт хүмүүсийг дэлбэлж, мөчийг нь хөлдөөж, галаар түлж, амьдаар нь эд эрхтнийг нь сархаж байлаа. Цогт шатах зуухны өмнө Ван хувцас солиод Сюсяныг тэрэгэн дээр түрсээр гац руу очно. Гэвч тэнд ашидын нэг генералаар ахлуулсан цэргүүд хүлээж байв. Орголт инхүү бүтэл хүүтлээ. Сюсяныг айц сүрэм хагалгааны өрөөнд оруулж хүүхдийг нь авахын тулд амьдаар нь кейсер хагалгаа хийн. Япончууд хар туштай бөөснүүдэд бөмбөгөнд дүүргэж тараахад бэлэн болгосон байв. Зевсгийн туршин талд тэд шохооцсон нөхний эргэн тойрондох загасмаануудад хоригдлуудыг цовдож орхино. Тэдний дунд Ван болон Сүн байлаа. Вакцин тариулсан олон 10 Япон цэргүүд Бёзогийн зевсэг өөрсдөд нь үнэхээр аюулгүй эсхийг туршихаар нөхний ирэмгээр сууцгаана. Агаарын бөмбөлөг байнда тусахаар дээгүр хөөрөх үед Ван хүлээснээсээ гараа суллан авч олзоо тайлж амждаг. Тэр хүүг аварч усмаар бусад хоригдлуудын хүлээсийг тайлж өгнө. Үүнийг харсан Япончууд дайвч зодон үүсгэх бөгөөд холоос дурандж байсан генерал Мочикл ачааны тэрэгтэр нэмэлт хүч хэлгэн. Цэргүүд босогчдыг бүсэлж шахсаар шохоотой нөхрөө унгаадаг. Тэд бүр гар шөвшигч ашиглан эргэн тойрныг бозон туршилтын хүмүүсийг шатааж офицерууд нь түүнийгээ дурангаар ажиглаж байлаа. Цогцуудыг хурдан залахын тулд Япончууд нөхрөө их хэмжээний шохоо асгана. Ухаан орсон Ван Сүн хүүг олдог. Хүү бас л амьд байв. Ван хүүг гаргахын тулд мөрөн дээрээс суулгадаж нөх хитрхийг үнзгээ байлаа. Тэр үед амьд үлдсэн янз бүрийн үндэсний хоригдлууд нэгдэж амьд цамхаг болсон зогсцооно. Орой дээр нь Ван зогсож хүү тэдний дээгүүр авирсаар нөхний ирмэгт хүрэхэд тэнд нэг Япон зэрэг зогсож байлаа. Хүү түүний хөлөөс барьж доош унгаагаад өөрөө дээш гарна. Гэвч одоогүй өөр нэг Япон цэрэг гарч ирээд хүүг буутчихдаг. Сүн хүү шохоотой үхлийн нөхрөө буцаад унаж түүнтэй хамт аврагдах итгэл найдвар болсон амьд цамхагч нурж унлаа. Ваны хувьд зүгтгаас өөр арга түнд үлдсэнгүй. Өндөр өвгөстэй тал дундуур гүйж байтал гинэт буун дугаарна. Хинж амьд үлдсэнгүй. 8 сарын 6 болон 9-ны өдрүүдэд Америк нэгдсэн улс Японд 2 атомын бөмбөг хайж, харин зөвлөлт холбоот улс Манжувт байрлаж байсан Квантоны армийг бут зогсон юм. Япон бууж өгөхөд хэдхэн хоног дутуу байх үед генерал Исси өөрийн удирдах байсан 731-р отрядын үйл ажиллагааны бүх уус мөрийг устгаж баазаа дэлбэлэхийг тушаажээ. Генерал Япон руу буцаж очоод 11-р сарын 10-нд дайны дараах шүүхээс мустахын тулд өөрийнхөө ошуулгыг хуурамчаар зохион байгуулсан байна. 1946 онд Америк нэгдсэн улс хүнлэг бус туршилтын үр дүнд олж авсан мэдээллийнх нь хариуд Исси болон түүний хамтрагчдад шүүхээс яс мострох дахин ирэх олгожээ. Тэрээр өөрийн хийсэн аимшиг зүйлсийнхээ төлөө хизээч шүүхийн өмнө зогсоогүй юм. Сакурагийн шөнийн дэлбэлэлт ажиллагааны тухай мэдээж дөнгөж 1995 онд л олон нийтэд ил болсон бөгөөд 731-р отрядын үлдэж хоцорсон архивыг 1997 онд нийтлсэн байдаг. Тэр баримтад 3471 хогчийн тухайд дурдсан байдаг ч бодиттой дээр нийт хэдэн хүн амь өргөцсөн нь өнөө хүртэл тодорхойгүй хэвээр байна. Киноны төгсгөлд хятадууд амь өргөцсдийн дурсгалыг хүндэтгэхээр очдог 731-р отрядын хохирогчдын дурсгалын зохицборын дүрсийг харуулснаар бодит түүхээс сэдвсэн энэ кино төгснө.